Орон нутгийн шүүх нэгт хэлүүлэх хэрэгтэй. Нэгмэсэн гэрлэгээ цуцалж болох хэсэг туршаад үзье. Hello, everyone. Were you, sir? Toros, the judge is being very kind and he bumped us up. Good. Я говорил с ним. Гэвч шүүх дээр Аноорогийн мэдүүлэг өмгөөлөгч болон туслах хоёрыг цочирдууллаа. Америкийн хуулиар бол Лас Вегас гэрлэлтэд батлуулсан бол зөвхөн тэнд очиж байж л цуцлуулж болно. Why did you go to Vegas? Why not here in New York? So now we're gonna go to your parents. You're gonna explain to them. Ийм байдалд хүрчгээд Аноороо ихсгэр л байна. Иван ч одоо хүүхэд биш. Хийсэн бүхнийхээ төлөө хариуцлага өргөх ёстой гэж сануулав. Харин ч эцэгтэй 50-аар тайлбарлаж чадвал магадгүй тэд хайр цэглэл гэдэг зүйлийг ойлгох байх. Степан, здравствуйте. Где он? Гэвч хувийн онгоц газартахын сэтгэл төвшин хүлээж байлаа. Аноорог тоож харсан ч юм байсангүй. Гаргоян. Мам, все Меня зовут. Это такая часть из жены Ивана. Аюуны нүдээр бол хайр гэж огт байхгүй. Зөвхөн ашиг сонирхлын тооцоо арилжаал байдаг. Лас Вегас руу буцахаас өмнө Аноороо Иван Чир яг ямар санаатай байгаа юм бэ гэж дахин асуув. Тэр Аноорогийн шууд өчгөөж тайлбар тавьсангүй. Ээжийнхээ өвгөн туйлын хүндэтгэлээ анзаарл байв. Аноороо Иван бүрэн итгэл алдарч хөрлөө. Ийм байдалд орж байж л ухаарах ёстой юу? Дээдсүүдийн жинхэнэ үр царай ийм л байдаг. Тэдэнтэй хууль шударгаасны тухай ярьлаа гэд хизээж хөрөнгөний хүчийг гайхуулж чадахгүй. Зачем делать из этого трагедию? Просто с эскортницей провел неделю. Просто неделю провел, да? Блядь, никакой... Онгоцонд Аноороо Иваны хооронд чирүүхэн маргаан тэгтлээ. Хажууд нь байсан хамгаалагч Мэггүй нэг хундаг дарсаггүй. Аноороог нь тэгж дарамжлуулж байгааг хараад дотроо бөхөндөө. Эцэст нь гэрэлтийн гэрээ амжилттай цуцлагдлаа. Аноорооч бас явхдаа хатуухан үгсээр өөрийгөө ихэд батсан эмэгтэйг шоглож харав. Because your son is a pussy. What? And you are discussing hooker. So much he married when the piss you wore. Мөн бүх чамын зүйлсээ хайж жинхэнэ ингээд эргүүлэн оллоо. Иваны аав хүртэл шалав. Эхнэрээ эсгэгүүж чаддгүй хүний хувьд Аноорогийн хэлсэн үгээр нэг удаа сэтгэл санаагаа тайвшруулсан мэт болов. Аноорог эргээд Бруклин руу хөрвүүлжлөө. Замд хазаа хамгаалагч байнга анхаарч халамжилж байна. Туслах гэрлэл туслуулсны төлөө Аноороод $10,000 өглөө. Мөн сүүлчийн удаад хансаг хашид хонхой зөвшөөрөв. Харин нэг жирийн шөнө Аноороо болон хамгаалагч хоорондоо харилцан аврал болцгоожээ. Зөвхөн доод давхаргын хүмүүс л тэгж харьцаж чадна гэдгийг харуулсан. Анхандаа Аноороо хамгаалагч яаж ч тоглож байсан теракт урлаж уцаарласангүй. Тэд хамтдаа буудан дээр сууж хамиг татаж харилцан ярилцах зур Аноорооч болсон хамгаалагчийн тухай өөр нэгэн шинэ ойлголттой болжээ. And your name is better. No. In America, we don't care about that kind of stuff. You're not part of this family. Did I ask for your fucking opinion? I just tried to support you. Dude, you fucking assault me. I didn't assault you. You're right, it's fucking bad of you. Адил төстэй амьдрал тоосон ба хэд орой танилцсандаа харамсаж байлаа. Хамгаалагч бүр илэн далангүй хэлв. Тэр Аноороод дурлсан байжээ. Охид өргөлж дөрөөс гэж байхад харин энэ Аноорогийн чихэн төрхийг илүү хайрладаг. Маргааш нь бүх зүйл шийдэгдлээ. Хамгаалагч Аноорогийн төлөө нөгөө бүгдийг нууцаар авсан байлаа. Тэр бүгд бол Аноорогийн сэтгэлийн гүнд хадгалагдсан хайрын мөрөөдөл. Залуугийн нэг өгүүлбэр Аноорогийн сэтгэлийг давтуулав. Түүнд одоо хөрөнгө чинэ гэж үгүй. Тиймээс тэр энэ нэрд би махадаараа хариу барихаас өөр аргагүй гэв. This car is very you. Do you like it? Гэвч хамгаалагч ямар ч хариу нэхээгүй. Зүгээр л нэг тэрвэрлт хангалттай байлаа.
Эцэст нь анаараа сэтгэлээ барьж дэлэлгүй шууд л үлчихв. Тэр нийгмийн ялгааг даван туулсан хайр мөрөөддөгч асар их хөрөнгө эрх мэдлийн өмнө анги давхаргын ангал хизээж дүрдэггүйг ойлгов.